Тэгэхээр Sunmi компани яагаад энэ цаг үед Монголын зах зээлд орохоор сонгосон бэ? Аз номхон далайн бусад оронтой харьцуулбал харьцангуй жижиг Монголын зах зээлээс юу нь Sunmi-гийн хувьд стратегийн ач холбогдолтой вэ? I think there are a few reasons. Firstly, I think the Central Asia Миний бодлоор хэд хэдэн шалтгаан бий. become more and more important. Юун түрүүнд Төв Азийн дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой бүс нутаг болж байна. One of the markets. Тиймээс Монгол нь бидний хувьд бүс нутагт нэвтрэх гол түвшинс болох боломжтой. Secondly, I think Mongolian market is very high. Хоёрдугаарт Монголын зах зээлд дижитал технологийн хэрэглээ өндөр байна. Not only Зөвхөн дижитал төлбөр тооцоогоор хязгаарлагдахгүй бусад технологи хамаарна. the third part is we have a very good. Гуравдугаарт бид энд маш сайн түнштэй. Грек систем биднийг энд авчирсан. Бидний ойлгосноор Sunmi Home нь зөвхөн үзүүлэнгийн танхим биш. Монголын банкнууд, худалдаа үйлчилгээний байгууллагууд болон ресторанууд Sunmi Home-д юу хийх боломжтой вэ? Энэ нь бизнесүүдийн төлбөр тооцооны технологи нэвтрүүлэх арга барилыг хэрхэн өөрчилнө гэж харж байна вэ? Sunmi Home is not a store like Apple Store. Sunmi Home нь App Store шиг захин дэлгүүр биш. Sunmi Home бол маш сайн бизнесийн туршлагын төв. We started. Бид энэ санаагаа анх 2017 онд эхлүүлсэн. Сүүлийн 3 жилд дэлхийд даяараа цар хүрээгээ тэлж байгаа. Expanding globally. So we set up Sunmi Home in New York, Washington. Sunmi Home-ыг Нью-Йорк, Вашингтон, Дубай болон Сингапурт And нээсэн. now we set Sunmi Home here. Харин одоо Монголд нэвтрүүлж байна. I think this center. Энэ нь түншүүд, банкнууд болон технологийн шийдэл санал болгогч нарт эцсийн хэрэглэгч болох худалдаа эрхлэгчдэд илүү сайн үйлчилгээ үзүүлэхэд туслана. Emerged experience for their end user, like merchants. Тайлбарлахаас илүүтэйгээр энэ хүү технологи нь бизнесийн үйл ажиллагааг хэрхэн хөнгөвжилж, үр ашгийг нэмэгдүүлж болохыг турших боломжтой. Improve the efficiency. That's the purpose. Энэ нь Sunmi Home-ийн зорилго юм. Sunmi-ийн техник хангамж, үйлдлийн систем болон үүлэн тооцооллын менежментийг нэг платформонд нэгтгэсэн. Нэгдсэн платформ нь Монголын бизнесүүдэд ямар бодит давуу тал авчрах вэ? Ялангуяа зардлыг бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд нь хэрхэн туслах вэ? So Sunmi actually is a global leader in the business. Sunmi бол бизнес IoT чиглэл дэлхийд хэрэглэгч. We defined what is the business IoT? It's a Бидний тодорхойлсноор бизнес IoT гэж юу вэ? of hardware that can Энэ бол төлбөр тооцооны төхөөрөмж, payments, POS, POS, киоск, mobile. гар утас болон сүлжээний шийдлүүдийг багтаасан So that техник will хангамж help ийж бүрэн бүтээгдэхүүн юм. offline merchant and business owners to digitalize. Ингэснээр онлайн бус уламжлалт хэлбэрээр үйл ажиллагаа явуулж буй худалдаа бизнес хэрэглэгчид нь дижитал шилжилт хийх боломжтой. Захим орчинтой саадгүй холбогдно гэсэн үг. Provide single platform. Зөвхөн техник хангамжаар зогсохгүй бид MDM систем буюу төхөөрөмжийн удирдлагын нэгдсэн платформыг санал болгодог. Энэхүү системээр нэг портлаас 1000 бүр хэдэн 10,000 төхөөрөмжийг удирдах боломжтой. Ингэснээр та бизнесийнхээ бүх аппликейшн, үйл ажиллагааг илүү хялбар, үр ашигтайгаар удирдах болно. Үүнээс гадна бид сүүлийн үед хиймэл оюуны систем хөгжүүлж байгаа. Энэ нь бизнес эрхлэгчдэд дүрс дуу хоолой цуурласан хиймэл оюуны тусламжтайгаар үйл ажиллагаагаа илүү оновчтой болгоход нь туслана. Мөн бид худалдаа эрхлэгчдэд зориулан дэлгүүрийн дижитал менежерийг хөгжүүлж байгаа. Энэ нь хиймэл оюуны технологиг ашиглан борлуулалтыг нь оновчтой болгож, үр ашгийг нэмэгдүүлэхэд туслана. Бидний хөгжүүлж буй бүтээгдэхүүн бол зөвхөн техник хангамж биш юм аа. Харин платформ болон хиймэл оюуныг хослуулсан шийдэл юм. Plus AI that we can help the offline business. Энэ нь захимжаагүй бизнесүүдэд туслах зорилготой. Зөвхөн худалдаа эрхлэгчдээр хязгаарлагдахгүй. Такси зэрэг бүх төрлийн онлайн бус бизнест ашиглаж болно. We can put a payment tablet on the back seat of the taxi. Жишээлбэл таксины арын суудалд таблет суурилуулж, үүн дээр зар сурталчилгаа гаргахын зэрэгцээ зорчигч аяллаа дуусгаад шууд төлбөр хийх боломжтой шийдлийг хэрэгжүүлсэн. Энэ бол нэлээд шинэлэг шийдэл. Үүнийг Сингапур, Хонконг, Мехико хотод нэвтрүүлсэн. Цаашид Монголд улам олон шинэ технологи шийдлийг нэвтрүүлнэ гэж найдаж байна.
Би нэг зүйлийг илүү дэлгэрэнгүй асуумаар санагдлаа. Монголд дижитал төлбөрийн технологи аль хэдийн өндөр хөгжсөн гэж та хэлсэн. Тэгвэл зах зээлийн дараагийн шатанд ямар боломжийг та харж байна вэ? Ялангуяа таны дурдсан софт POS, хиймэл оюунд суурилсан худалдааны дүн шинжилгээ, ухаалаг төлбөрийн төхөөрөмж зэрэг технологийн талаар асуумаар байна. A very good question. So this is my first time here in Mongolia. Маш сайн асуулт байна. First thing I see Би Монголд анх удаа ирж байгаа. Хамгийн ихэнд ажиглагдсан зүйл бол авто зогсоолоос гарахад бүгд QR кодоор төлбөрөө хийж байсан. Энэ нь дэлхийн хэмжээнд тэмч түгээмэл биш. Монголд QR технологи маш өндөр түвшинд нэвтэрснийг харуулж байна. Дэлхийн маш хурдтай өөрчлөгдөж байна. Бид аюулгүй байдлын дэвшилт технологиор хамгаалагдсан. Ямар ч төхөөрөмж, хүрээлэл төлбөр хийх боломжтой софт POS гэх мэт олон шин шийдлийг харж байна. Энэ нь бүх бүтээгдэхүүн уг технологи дэмждэг болж байна гэсэн үг. Энэ бол ердөөл нэг хэсэг. Хоёр дахь шинэ технологи бол крипто төлбөр тооцоо. Web3-ийн зөвхөн хөрөнгө оруулалтын нэг хэлбэр байхаа болсон. Одоо бодит хэрэглээрөө шилжиж байна. Энэ удахгүй нэвтрэнэ гэж найдаж байна. Мөн хиймэл оюуны аягийн тууд дэлхийд даяар алдартай боллоо. Худалдаа эрхлэгчид захин борлуулалт болон хэрэглэгчдийн амьд харилцааг зохицуулах хиймэл оюуны аяагт нэвтрүүлнэ. Захин худалдаач мөн адил. Ерөнхийдөө хүмүүрх хиймэл оюуны агентаа болно гэсэн үг. Тиймээс хиймэл оюуны агентын төлбөр тооцооно дараагийн том давалгаа гэж бодож байна. I believe is the next wave to this Sanmi компани эдгээр технологийн бүгдийг нь платформдод нэвтрүүлж байгаа. Build that into our platform so that all the merchants Ингэснээр бүх худалдаа эрхлэгч технологийн тусламжтайгаар үйл ажиллагаагаа хялбарчлах боломж бүрдэнэ. Та Монгол улсад технологи хурдтай түгэж байгаа тул бүс нутгийн түвшин цэцэг болох боломжтой гэж хэлсэн. Sanmi компани хувьд Монголыг бүс нутгийн технологийн амжилттай жишээ гэж үзэхийн тулд ямар ахиц гарах шаардлагатай вэ? I think what we see is it's a very big potential for Монгол улсад одоогийн түвш болох гэрээгийн системтэй хамтран зөвхөн нэг бус олон салбарт хэлэх боломж харагдаж байгаа. Kyrgyz system they're able to bring it into multiple segments. Одоогор бид M-банктай хамтран ажиллаж байна. They are bring a very cutting edge technology to the merchants. Тэд худалдаа эрхлэгчдэд хамгийн сүүлийн үеийн технологиг хүргэж байгаа. To the transportation, to the healthcare, to the Үүнийг тээвэр, эрүүл мэнд, хувцас загваргээд уламжлалт үйл ажиллагааг захим руу холбож, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай бүх салбарт нэвтрүүлж болно. Тэдэнд технологи хиймэл оюун хэрэгтэй. I think that's what we're seeing the potential in Mongolia. Not only one segment. Энэ нь бидний харж буй боломж. Зөвхөн нэг салбар биш, захин бус олон салбар хамаарна. Миний сүүлийн асуулт бол ирэх 3 жилийн төсөөлөл юм. Sanmi-гийн Монгол дахь гол зорилт нь зарагдсан төхөөрөмжийн тоонд бус дотоодын хөгжүүлэгчдийн экосистемийг бий болгох, техникийн сургалт, сервисийн хүчин чадлыг хөгжүүлэхэд оршиж бий бололтой. Одоогоос 3 жилийн дараа Sanmi-гийн хувьд Монголд ямар үр дүн гарахыг амжилт гэж үзэх вэ? So from my point of view, after 3 years, if I can see different angle, Миний бодлоор 3 жилийн дараа зарим нэг үзүүлэлтийг өөр өнцгөөс харж байвал үүнийг амжилт гэж үзнэ. Sanmi as a brand is well recognized and respected. Нэгдүгээр Sanmi брэнд зах зээлд сайн танигдж, хүндлэгдсэн байх. Work around the offline merchant environment, I can see most of the places. Захин бус худалдааны зах зээлд ихэнх газарт Sanmi-гийн төхөөрөмж, шийдлийг харж чадвал энэ нь амжилтын нэг хэлбэр юм. Important part for our success. Second is we are providing a platform. Хоёрдугаарт бид платформоор хангаж байгаа ч зохион байгуулалтын хөтөлбөрийн нэг хэсэг болох салбарын экосистемийн хамтрагчид хэрэгтэй. How can I see program like we can work with all different. Бид шийдлийг маань төрөл бүрийн салбарт нэгтгэж чадах хөгжүүлэгч түншүүртэй ажиллаж болно. Зөвхөн таксины үйлчилгээгээр жишээ татъя л да. Энд програм хангамжийн компани, төлбөр тооцооны компани, такси үйлчилгээний компани бүгд оролцсон.
so that we can bring this new Ингэж technology. байж л шинэ технологиг нэвтрүүлдэг. So if we can have all kind of ecosystem partner. Тиймээс бүх төрлийн экосистемийн хамтрагчид манай хөтөлбөрийн нэг хэсэг болж чадвал би үүнийг амжилтын тохио гэж харна. Эцэст нь манай дотоодын хамтрагч бизнесээ мэддэхүйс өсгөж чадах ёстой. Significantly, like gig system, they can grow the Тэд орлогоо нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа дэлж, дотооддоо маш том амжилттай компани болно гэсэн үг. Themselves as a very big company or successful company here, we believe that's Энэ нь Монгол дахь бидний амжилтын тод жишээ болно.